За тэгээ гайхаж яж магадгүй яагаад бүтээлч сэтгэлгээ бүтээлч чадварыг судалдаг хүн өөрийгөө нээх олох тухай юм яриад эхэлвэ гэд. Бүтээлч байдал гэдэг бол өөрийнхөө жинхэнэ бие, хувь хүн дээрээ очих хамгийн бодиттой зам гэж үзэж байгаа юм. За сүүлийн үед та амьдралаа итгэхгүй өнгөрөөгд байгаа юм шүүц. Active болон passive гэж бид нэр ярьдаг те. Active бол илүү итгэвтэй, хөдөлгөөнтэй, аливаа зүйлд нөгөө санаачлага аваад амьдарч байгаа юм арга барил. Гэтэл нөгөө тал дээр болохоор passive горим гэж ярьж байгаа. Итгэхгүй, аливаа зүйлд сулбгар те, ямар ч нэг утга учирыг нь харахгүй, тэгэл зүгээр хийсэн мэт ингээл өнгөрүүлээл өдөр хонорогийг өнгөрүүлэхийг хэлж байгаа. Хэрвээ та тэгж байгаа бол та өөрийнхөө бүтээлч дуу хоолойноос холдсон гэж ойлгож болно гэсэн үг. За сүүлийн үед гарч байгаа судалгаанууд Harvard их сургууль, Stanford-ийн их сургуулиудаас гарч байгаа судалгаа бол бүтээлч байдал гэдэг нь одоо урлагийн тухай асуудал тий. Бүтээлд хуурах тухай асуудал биш юм аа. Энэ бол жинхэнэ өөрийнхөө бие дээр ирэх, өөрийнхөө бие буюу өөрийнхөө хувь хүнээрээ амьдрах тухай асуудал юм аа гэж хэлж байна. Harvard-ийн доктор Тереза Амабайлийн 30 жилийн судалгаагаар жинхэнэ бүтээлч илэрхийлэл буюу бүтээлчээр амьдардаг, идэвхтэй оролцдог хүмүүс бол амьдралдаа сэтгэл ханамж 25%-аар өндөр, асуудал шийдвэрлэх чадвар 40%-аас илүү, инновац сэтгэхүй 67%-аар өсдөг, стресс болон түгшүүр эрс буурдаг гэдгийг судалсан байна. Гэвч олон хүн нэг зүйлийг ойлгодоггүй. Та зүгээр л бодоод би дуртай зүйлээ хийх ёстой гэд хийх зүйлээ олъё гэж ботход тэрийг олоход маш хэцүү байдаг. Тэгэд энийг системтэйгээр шинжлэх ухаанд суурилж олох шаардлагатай байдаг. Тэгээ нийтлэг бид нар ол хүмүүст өөрийнхөөрөө бай ч юм уу те ийм зөвлөгөө өгдөг. Энэ нь бол тэгээ маш муу зөвлөгөөнүүдийн нэгт тооцогддог байх. Яагаад гэвэл те үнэндээ бид өөрөөрөө байх нь би өөрөө хин юм бэ гэдэг дотоод дуу хоолойноос ингээ холтсон байдаг гэж судалгаагаар гарч ирж байгаа. Би өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсгоо болсон inner child гэж ярьдаг те. Доторх хүүхдээ мэдрэхээ болсон гэдэг ч юм уу. Тийм учраас бид нэг аз жаргалгүй амьдраад бүтээмжгүй амьдраад байгаа юм. Тэгээ бид нэр өөрийгөө олох тухай одоо self development, self help гэж ярьдаг те. Ийм номнууд одоо хувь хүний хөгжлийн тухай маш их номнууд уншдаг гэсэн хэдий ч дотор маань хоосон оршоод идэг те. Энэ нь болохоор бид нэр өөрийнхөө бүтээлч дуу хоолойг сонсч одоо чадхаа болсонтой холбоотой байна. Тэгээ ер нь бол өөрийгөө таньж мэднэ гэдэг нь илүү танин мэдхүйн талаасаа дээрээс нь шинжлэх ухаанд суурилсан юм алхмууд байдаг юм аа гэж судлаачдаас үзэж байгаа юм. За тэгээ гайхаж иж магадгүй яагаад бүтээлч сэтгэлгээ, бүтээлч чадварыг судалдаг хүн өөрийгөө нээх олох тухай юм яриад эхэлвэ гэд тэ. За тэгээ түрүүний Harvard-ийн одоо судлаач, Stanford-ийн судлаачдын нийтлэг дүгнэлтийг бас хэлсэн. Үүнээс гадна ер нь аль та өөрийгөө олно гэдэг нь өөрийнхөө бүтээлч чанар, бүтээлч байж чадах тэр зүйлийг олохтой маш холбоотой байсан. Тэгээ маш олон судалгааны ажлууд уншсан. Тэгээ хүүхдүүд дээрээ ажиллаж байгаатай холбоотойгоор хүүхд болгоны ингээ бүтээлч чадварууд нь юун дээр өөр байгааг маш их анзаарсан. Үүнээс гадна байгууллага өөрөө хувь хүн дээр хүмүүст ингээ судалгаа одоо зөвлөгөө өгөөд явхад те эцэст нь хүмүүсийн асууж байгаа зүйл яг бүтээлч сэтгэлгээ гэдэг нь маш чухлыг ойлгочлоо. Яаж хөгжүүлэх болох алхмуудыг ингээд танаас сурлаа. Гэхдээ би яг юун дээрээ бүтээлч юм бэ гэдэг ийм асуулт байсан. За тэгээд энэ талаараа ингээд сургалт хийн гэж бодоод яваад исэн боловч ердөөсөө амжихгүй яваадсэн. Одоо тэгээд энэ сургалтаа нээж байгаамаа. За тэгээд энэ сургалт маань ийм 4 суурьтайгаар foundation гэж нэрлэж байгаа те суурьтайгаар бүтэж байгаа. Яалтчгүй энэ 4-ийн дагуу явахгүй болвол одоо бид нэр ингээд асуудлыг өнгөцгөн тойроод байгаа юм шиг санагдсан. За тэгэхээр бидний үндсэн суурь бол урам зориг, бүтээлч урам зориг. Та юунд дуртай вэ? Юуг сонирхдаг вэ? Юуг сониучилдаг вэ? Эдгээрийг хамтдаа олох болно. Энийг олоход хүмүүст бас маш их асуудал тулгардаг. Гэтэл энийг олсон цагт таны бүтээмж, таны бүтээлч байдал маш их нэмэгдэх болно. Тэгээ яагаад энэ бүтээлч урам зориг руу орох болсон бэ гэхлээр бид нар өөрийнхөө дотоод дуу хоолойгоосоо биш, бүтээлч чадвараасаа биш, гадны шахалтаас эсвэл хэн нэгний бодлоос нийгэм юу бодож байна вэ гэдгээс хамаарат өөртөөхөө одоо өдөр тутмын үйл ажиллагааг хийдэг байх нэ. Тэгэхээр нөгөө нэг дотоод дуу хоолойгоо сонсч чадхааргүй болсон холдсон гэдэг шалтгаан нь үүнээс үүдэлтэй.
За тэгээ шинжлэх ухаан талаас нь харуул Daniel Pink гээд доктор хүн судалсан судалгаа байдаг. Энэ нь болохоор хэрвээ та өөрийнхөө дотоодоос хэдэлж байгаа энэ уран бүтээл ч юм уу ажиллаа хийж чадах юм бол гаднаас урамшуултай, гаднаас сэжилж байгаа зүйлээсээ илүүтэйгээр таны бүтээлч байдал 40% их байдаг гэсэн судалгаа байна. Тэгээ хүмүүст энийг нь олоход нь тусаллаа гэж бодъё те. Тэгээд орхичвол яах вэ? Хүн яаж цаашаа бүтээлч байдал дээр очих вэ? Мэдээж хэрэг суралцах ёстой. Тэгээд дараагийн шат буюу creative learning буюу бүтээлчээр суралцах гэсэн энэ сургалт маань байгаа юм. За энэ дээр яах вэ гэхлээр хэрхэн яаж оновчтой суралцах вэ? Үр дүнтэй суралцах вэ? Суралцахын тухай хуваалцах болно. Тэгээд бид нэр эхний хэсэг дээрээ өөрийнхөө бүтээлч чадварыг, өөрийнхөө жинхэнэ биеийг олчихсан юм чинь дараагийн хөгжүүлэх үйл шатууд дээрээ юуг анхаарах вэ, яаж хийх вэ, хэрхэн үр дүнтэй байх вэ гэдэг дээрээ анхаарч ажиллах болно. Тэгээ бас нэг сонирхолтой судалгаанууд байдаг нь та дуртай зүйлээ сайн сурч чадна. Ерөнхийдөө асуудал хүндрэх тусам тухайн асуудлуудыг сайн шийдэж чадна. Гэвч хүчээр сурж байгаа сурахыг хүсээгүй байсан зүйлсээ тэгээд аяндаа нэг хаягдаад болохгүй эсвэл нэг шалтар бултар хийгээд юмнуудыгаа хайж явна гэдэг ч юм. Эсвэл нөгөө passive mood рүүгээ ордог ийм зүйл болдог. Тэгэхээр дуртай зүйлээ сонгох нь маш чухал байгаамаа. За 3 дахь шат creativity буюу бүтээлч чадвар. За би сургалтууд дээрээ байнга хэлдэг таны бүтээлч чадвар бол таны супер авьяас юм аа гэд. Хэрвээ бид нар үнэхээр дуртай зүйлээ олчихсан тэрийгээ сураад хөгжүүлж чадчихвэл энэ дээрээ үнэхээр бүтээлч байж чадна. Таны онцлог, таны маш гайхалтай харж байгаа өнцгүүд зөвхөн энэ зүйлээс л гарах боломжтой. Тэгээд асуудал хүндрэх тусам таны бүтээлч чадвар улам их нэмэгдэн та асуудлыг маш гайхалтай бүтээлч өнцгөөр шийдэх боломжтой ийм юу ирдэг цэг ирдэг гэсэн үг. Тэгээ ер нь асуудал нь хаана байгаа юм бэ гэхлээр та өөрийнхөө онцгой тэр чадвараар асуудлыг шийдэх биш хин нэгний хий гэж даалгасан зүйлийн дагуу асуудлыг шийдвэрлэж байна гэж үзэж байгаа. Та өөрийн онцгой чадвараа нээхийн оронд бусдын шиг бүтээх гэж оролдож байна. Тэгээд энэ сургалтыг та аваад эхлэх үед яагаад зарим төслүүд таны бүтээлч байдлыг дээрээс нэм сониуч зан хөдөлгөж маш их гоё олон зүйл хиймээр санагддгийг зарим төслүүдээс зугтмаар болдог, хиймээргүй болдгийг маш сайн ойлгох болно. За тэгээ хамгийн сүүлийн шат буюу бүтээлч урсгал. За бид нэр бүтээлчээр сэтгээд өөрийнхөө зүйлсийг сайжруулж чадлаа. Гэхдээ энийг цаг хугацаа умартсан мэдтэй өөрийнхөө бүтээлч байдлуудтайгаа холбогдсон ийм flow psychology гэж нэрлэж байгаа. Энд хэрхэн очих вэ гэдэг ийм сэдвийн талаар ярилцах болно. За тэгээд дэлхий дээр байдаг хамгийн алдартай Нобелийн шагналтнууд маш аз жаргалтайгаар ажиллаа хийдэг хүмүүсийг судалсан. За тэгээ энэ судалгаан дээр цаг хугацааг умартсан мэт болдог, дуртай зүйлээ хийж байгаа болохоор бусад зүйл хамаагүй байдаг гэх мэтчлэн маш сонирхолтой зүйлс дэлгэгдсэн байсан. За бид нар тэгээ өдөр тутамдаа бүтээмжийн талаар маш их ярьдаг. За бүтээмжтэй ажиллахын гол үндэс нь эдгээр шатууд бөгөөд хамгийн эцэст нь та маш их бүтээмжтэй байх цаг хугацааг өөртөө олгох буюу эдгээр зүйлсүүдийн нэгдэл байд юм аа. Тэгэхээр энэ мөчөдөл хүний тархинаас neurochemicals гэж ярьдаг бүх бодисууд гарч ялгараад тэгээд коктейл punch буюу нөгөө нэг neurochemicals-ийн коктейл бэлэн болоход бол та үнэхээр өөрийнхөө гайхамшигтай бүтээлүүдийг хийж чаддаг гэдгийг судалсан судалгаа бол flow psychology дээр байдаг. Энэ дөрвийг эзэмших нь яагаад чухал вэ? Яагаад нэг бүрчлэн шат бүр нь биднэрт чухал байгаа вэ? Тэгээд creative mastery гэдэг энэ сургалт маань бүтээлч байдлын талаарх сургалтаас бүр илүүтэй маш гүн гүнзгий өөрийгөө дахин нээх өөрийнхөө чадваруудыг дахин сэргээх ийм сургалт болж байгаа юм. Хэрвээ та тэгж чадвал маш бүтээлч байх боломжтой гэдгийг судалгаанууд гаргаж ирсээр байгаа юм шүү. Бид нар аз жаргал өөрийгөө байнга хөгжүүлж ахин дэвших түүнчлэн бүтээмжтэй ажиллах талаар ярьдаг.
За энэ гурвын суурь нь та өөрийгөө олох буюу бүтээлчтэй холбоотойгоо холбогдох. Бүтээлч чадвараа нэхтэй маш холбоотой байдаг юм шүү. Тэгээ судалгаагаар ч гэсэн эдгээр бүтээлч чадвараа та таньж нээсэн цагт таны бүтээмж, аз жаргалын индекс, дээрээс нь сурах чадвар, суралцах хурц ч гэсэн сайжирдгийг гаргасаар байна. Тэгээд сургалтын талаар мэдээлэл авах бол миний вебсайт руу ороод аваарай. Баярлалаа, баяртай.